Сайн байцгаана уу? Номын хороонгой подкаст эхэлж байна. Бид энэ сувгаараа таны алтан цагийг хэмнэж, дэлхийн шилдэг бүтээлүүдийн хамгийн чухал санааг нь хураангуулж хүргэдэг. Өнөөдөр бид Мураками Харукигийн Өнгөгүй Тазаки Цукуру ба түүний эргэлийн он жилүүд номын хураангуйг хүргэх болно. Бид яагаад заримдаа өөрийгөө бусдаас дутуу, өнгөгүй мэт мэдэрдэг вэ? Яагаад хамгийн нандин харилцаач гинт нуран ундаг вэ? Тазаки Цукуру бол галт тэрэгний буудал барьдаг инженер залуу. Гэвч түүний дотор 16 жилийн турш баригдаагүй нэгэн сэтгэлийн буудал бий. Энэ дугаараар бид түүний шарах, Финланд хүртэлх ас аялал, нөхөрлөлийн гашуун золиос болон тэрхүү эргэлзээтэй хайрын тухай ярилцах болно. Эхний бүлэг. Төгс 5 талт дүрс ба өнгөний бэлэгдэл. Мураками дөрүүдээ нэрээр нь дамжуулж маш сонирхолтойгоор ялгасан байдаг. Акамацу буюу улаан бол бүлгийн тайх. Сэргэлэн, сурлах сайтай, ирч хүчтэй. Өөми буюу хөх бол бүлгийн хөдөлгүүр. Спортоор хичээлдэг, шудраг, хүчирхэг. Ширане буюу цагаан, бүлгийн оо үзэгсгэлэн. Төгөлдөр хуурч, тунгалаг, дэндүү эмзэг. Куроно буюу хар бол бүлгийн амин сүнс. Ухаалаг, нууцлаг, маш хурц хилтэй хатлаа, зөөлөн сэтгэлтэй. Харин Тазаки Цукуругийн нэрэнд ямар ч өнгө байхгүй. Эдлэр тод өнгүүдийн дэргэд Тазаки өөрийгөө юу ч биш мэт. Зүгээр л тэднийг тогтоон баригч хоосон орон зай гэж боддог байсан нь түүний хамгийн том эмгэнэл байлаа. Их сургуулийн 2 дугаар курст байхад нь найзууд нь түүнийг ямар ч тайлбаргүйгээр гадуурхаж холбоогоо тасалбаг. Энэ мөчөөс Тазаки 6 сарын турш зөвхөн үххийн тухай бодож түүний дотор байсан бүх эпиз үнэмшил үгүй болдог. 2 дугаар бүлэг. Саарл найз ба хаягдахын айдас. Ямар ч амьдрах хүсэлгүй болсон Тазаки амьд үлдэж, Токиод галт тэрэгний буудал барьдаг инженер болдог. Буудал бол хүмүүс түл сааддаг газар. Тэр өөрийгөө хүмүүсийн амьдралд түр саадаад өнгөрдөг бууд шиг л мэдэрч 16 жилийг ганцаардалтанд өнгөрүүлсэн. Энэ хугацаанд түүний амьдралд хайдар буюу Саарл гэсэн утгатай нэртэй залуу гарч ирдэгч нэг л өдөр тэр бас л Тазакиг орхин алга болно. Энэ нь Тазакигийн хаягдах айдсыг улам бурцуу заатгаж, түүнийг хинт ч итэж чадахгүй хоосон сав болгон хувиргадаг. 3 дугаар бүлэг. Сара ба сүрчин боломж. 16 жилийн дараа. Тазаки Сарагийн эмэгтэйд сэтрэл алдрана. Гэвч Сара түүнд маш хатуу шаардлага тавьдаг. Чи тэр 16 жилийн өмнөх шахаа тайлахгүй бол бидний харилцаа ирээдүггүй. Чи өнгөрсөнтэйгөө нүүр тулж, яагаад найзууд чинь чамайг хайсныг олж мэд. Ингээд Тазаки өөрийнхөө өнгөгүй ертөнцөөс гарч, хуучин найзуудаа олж уулзахаар аялалд гардаг. 4 дугаар бүлэг. Гашуун үнэн ба золиослогдсон нөхөрлөл. Тазаки Нагоя хотод улаан болон хөхтэй уулзахад тэд аль хэдийн амьдралын ачаан дарагдсан ирчүүд болсон байна. Тэднээс тэр аимшигтай үннийг олж мэднэ. Цагаан түүнийг хүчирхийлсэн гэж гүтгсэн байлаа. Хамгийн эмгэнийхтэй нь цагаан хэдэн жилийн өмнө учир битүүлгээр амиа алдсан байв. Эцэст нь Тазаки Финландд хартаа уулзна. Хар түүнд нулимс туслуулан үннийг хэлдэг. Бид чамайг тийм зүйл хийгээгүй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ цагааны сэтгэл зүй маш хүнд, хагарахад бэлэн байсан болохоор түүнийг аврахын тулд бид хамгийн төвчээртэй чамайг золиослохоос өөр аргагүй болсон. Заримдаа бид өөрсдийнхөө амар амгалан хадгалахын тулд хамгийн хайртай хүнээж гар гунд нь гаргах хүйтэн шийдвэр гаргадаг ажээ. 5 дугаар бүлэг. Төгсгөлийн эргэлзээ ба шархны үнцэн. Зохиолын төгсгөлд Тазаки бүх асуултынхаа хариуг аваад Токиод ирдэг. Гэвч тэрээр Сараг өөр нэгэн залуутай маш дотноор явахыг харна. Энэ мөчид түүний дотор хуучин айдас нь дахин сэргэж, би дахиад хаятлаа гэж юу гэсэн эргэлзээ төрнө. Мураками бидэнд Сара тэр залуутай ямар холбоотойг хэлээгүй. Гэвч Тазакигийн хувьд маш том өөрчлөлт гарсан байлаа. Тэр өөрийгөө хоосон сав биш, харин маш их зүйлээр дүүрэн нэгэн байсныг ойлгоно. Тэрээр өөрийнхөө өнгөгүй чанар нь бусад бүх өнгийг дотроо багтааж чадах тийм уужим зай байсныг мэдэрдэг. Тэр Сараг алдахаас айж байгаач энэ удаад зугтах биш, харин тэмцэхээр шийддэг. Муракамигийн энэ номоор дамжуулж хэлэх гэсэн хамгийн хүчтэй мессеж нь зөвхөн дурсамж төдийгүй шарах сорвич бас биднийг холбож байдаг.
Бид амьдралдаа хэн нэгэнд гомдож мартагдсан байж болно. Гэхдээ тэр бүхэн биднийг хоосон болгодоггүй. Харин илүү гүн гүнзгий хүн болгож төлөвшүүлдэг. Хэрэв та өнөөдөр өөрийгөө өнгөгүй нэгэн гэж мэдэрч байгаа бол Тазаки Цукуругийн түүхийг дахин нэг сүхөөд үзээрэй. Таны шарах бол таны сул тал биш. Харин таныг бусадтай холбох хамгийн хүчтэй гүүр байж магадгүй юм. Номын хураангуй подкастыг сонссонд баярлалаа. Та бүхэн дараагийн дугаарт ямар номын хураангуйг сонсохыг хүсэж байгаагаа мөн бусад санд хүсэхдээ сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Мэдлийг товчоор, ухаарлыг гүнээс.